Өмнө Хувь аймагт дэлхийн анхаарлын төв болсон томоохон ордууд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ ордууд Монголын эдийн засгийн хөгжил жинтэй хувь нэмэр оруулж байгаа хэдий ч олборлолт явуулж буй бүс нутагт олон сөрөг зүйлсийг авчирдаг. Уламжлалт мал аж ахуй зөнхөлж байсан нутагт уул уурхайн олборлолт эрчимтэй явуулах явцад хамгийн их сөрөг нөлөөлөлд өртөдөг нь тус бүсэг нутагт ажиллаж амьдарч байгаа нутгийн уугуул иргэд малчид юм. Өмнө Хувь аймгийн цогццын сум гэхэд аймгийнхаа 15 сум дотроо хамгийн бага буюу 700 гаруй га газар нутагтай, үүний 16% нь ашиглалтын лицензтэй. Суманд харьяалалтай 7800 иргэн байдаг ч уул уурхай дагсан хөдөлгөөнд хүн амтай нийлээд 20 мянган хүн энэ бүс нутагт байнгын болон төр оршин суудаг. Манай цагаан овоогийн бараг 70-80% нь лицензийн талбайд орсон. Манай цагаан овогт 3 том уурхай лицензтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг дахиад 3 том компани туслан гүйцэтгэгч 250 компанид бүртгэлтэй байдаг. Өмнө Хувь аймгийн цогццын сум 310 малчин өрхтэй. Үүнээс 150 гаруй нь малчин эмэгтэйчүүд байдаг. Тус сумын зөвхөн цагаан овоо багтал гэхэд уул уурхайн сөрөг нөлөөллийг амссаар байгаа олон малчин эмэгтэйчүүд байна. Цогццын сумын цагаан овоо багийн малчид тэр дундаа малчин эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудлыг хөндөхөөр зорилоо. Нөлөөллийн бүсэд уурхайн овоолох шороотой хаяад ирлэн амьдардаг олон малчин өрх, малаа бэлчээх нутаггүй, ус худган жилээс жил дундарч, газар нутгаар хавчигдаж, уурхайн компаниудад хөөгдөж тоос жил дунд хохирч амьдарсаар байна. Хамгийн анх одоо орон нутгийн 5-7 50 хэдэн жилийн түүхтэй нөө ууган уурхай ажиллаж явахд бол ерөөсөн тийм амгалан тайван одоо ийм л байдаг байсан. Сүүлд нь одоо 2010 он 9-10 оноос эхлээл одоо энерги ресурс Эрдэнэс томтлогоо гэсэн 2 компани гарч ирж хүн амын нэгтршил их олон болсон, техник хөдөлгөөн их болсон. Тэрнээс эхэлж л уул уурхай сөрөг нөлөө их үүсэлтэй. Цогццын сумын зөвхөн цагаан овоо багтал гэхэд уул уурхайгаас шалтгаалж малчдад тулгамдсан маш олон асуудлууд хоримтлагджээ. За эмэгтэйчүүдийн одоо нөлөөлөлд өртөж байгаа хамгийн гол асуудал бол нэгдүгээр уул уурхайн тоосчлтын асуудал байна. За бэлчээрийн талхлагдлын асуудал байна. За тэгээд эрүүл мэндийн асуудал байна. Эдгээрт бол нэлээд анхаарах шаардлагатай байгаа. Энэ бүсэд тоосчлт, хөрсний болон агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал. Говийн бүсэн салхи шуурга ихтэн дээр олборлолт тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь тоосчлтын гол үүсгэгч болдог. Нүүрсний ил уурхай насар хэмжээний хатуу хаягдал болон тоос ялгаруулдаг. Уурхай нүүрсний овоолох шорооны тоос дортогт олон жил хордож суугаа малчдад бас нэгэн зовлон нэмэгдсэн нь Улаанбаатар хотыг утаагүй болгохоор өдөр шөнөгүй тээвэр хийх нүүрс тээврийн машинуудын тоосон зам татуулсан цуваа юм. Энэ зам гэж ерөөс хэрэг байхгүй. Ямар ч машин биш одоо гадар гэрт орох шахаад энэ гадар хаасайгүй зам том тэрэг жижиг тэрэг аль нь том тэрэгнүүд айлга нүүрс юу ерөөс гэрт очих шахаад байхгүй. 100-аас 200 хүн даацсан машин, малын бэлчээр, газрын хөрс, удаг усыг нь сүйтгэн, салхин дээд талаас нь тоос түрэнгээр болж, өдөр бүр найс цааш шүлжиж, говийн эмзэг хөрс бэлчээрийг талхалж, маш их тоосчлт агаарын бохирдлыг үүсгэж байна. Улаанбаатар хотын тэр утаагүй төлөвшин. Нүүрсний машин гээл одоо энэ машин өдөр 100 машин явна гэд ингээд хавар нэг хуралдаар одоо бидэнд ярьсан тийм мэдээлэл ирсэн. Тэгээд энэ дээр бол одоо бид нар эсэргүүцсэн хамгийн эхлээд энийг нэгдүгээрт замыг эхэлж тавь. Одоо нэг л замаар явуул. Замаа эхэлж шийдэж байж явахгүй бол одоо бэлчээр хэцүүд нэгдүгээрт хоёрдугаарт одоо тоосчлт ихэдээд одоо сумын төвийн одоо баруун талаар ингээ явна. Тийм учраас одоо тоосчлт асар их болж ерөөсөө хүн амтан амьдрах тийм нөхцөлгүй болно гэд бүр ингээд багийн иргэдийн нийтийн хурал хийж тоот одоо өгсөн. Тэгээд тэрэн дээр бол ерөөсөө бидэнд тийм эргэж хариуч ирээгүй. Тэгэл ерөөсөө шууд нүүрсэн эхэлж явсан. Тээвэрлэгч жолооч нар замбраагүй зам гаргаж, байгаль орчин сүйтгэж, мал дайрч малчдад хохирол учруулдаг. Говийн хөрс эмзэгт бол чиргүүл дүүр нүүрстэй хүнд даацын машины цуваа нэг өдөр явхад л газрын хөрс орвон гороо эргэж сул төрөгсөн шороо болдог. Хамгийн гол нь одоо энэ машинуудыг зогсоогоол замын нийл эхэлжил тэр сайжруулсан замын тавиулж ил байж болохгүй ерөөсөө л бусдаар бол их задгаа яваад байх юм бол бид нар бэлчээргүй болно. Чи одоо цөлжилт үүснэ. Тэгээ дээрээс нь өөрсдийн эрүүл мэндээр хохирно. Тэгэл энэ сайхан байгаль бэлчээр нэгтэлхийн маань л одоо ерөөсөө л цөлжих ийм л асуудал шууд орж байгаа.
Говийн ард түмний хамгийн тулгамдсан асуудлын нэг ус. 2008 оноос хойш хийгдсэн хэд хэдэн судалгаагаар 5 толгойн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа цаашид эрчимдсэн тохиолдолд 2030 оноос одоогийн тогтоосон газрын доорх гүний усны нөөц хүрэлцэхгүй болох эрсдэл байгааг тооцоолсон. Малчид усгүй болох аюулыг аль хэдийн амсаад эхэлжээ. Одоо манайд бол усны хомсдол эхлээд үүссэн. Хамгийн нэгдүгürt энэ усны төвшин их доошлсон. Энэ газрын гүнээс ус татсанаас л болсон болов гэж одоо уурхайд ашигласан хинээс болж багассан. Цогццын сумын цагаан аваа багийн хувьд хэд хэдэн худаг ус ширгсэн усны түвшин доошлсоор байгаа. Худаг нь ширгсэн учраас 3 км-ийн зайтай саахал дайлынхаа худагнаас зөөврийн ус хэргэлдэг малчдаж байна. Хэд хэдэн малчин айл дундаа ганц худаг ашиглаж малчдын дунд уснаас болж маргаан үүсч эрдэнэт хүний амь хүртэл эрсэдсэн байдаг. Манай сумын зөө өмнө усан дээрс болж хүн амиа алдсан шүү дээ. Тэгээ нэг хүн газар дараа нэг хүн шархаа бас хүн юм их хэмжээний шархаа бас өнгөрсөн жилийн одоо зуны байдлаар. Уурхайнууд говийн гүний усыг ашигладаг хэмээн мэдэгддэгч байгаль их дэлхий усгүй болох аюул нүүрснээ аль хэдийнэ харуулсаар байгаа юм а. Одоо энэ чимэр далай байх биш мэнэ. Тэгэхээр усгүй болох гэж л хүн олон усгүй болох юм гэдэг. Энэ олон баяжуулахыг угааж энэ хоогоор байгаа ингээл 10 гаруй цагаан худаг чинь газрын хавьсаа доогоор моторын хүчээр тийшний очил нүүрсээ гоогоол гаргаж илээ. Говьд алт эрдэнэс жүнтэй гүний усыг уурхайд ашигладагт нутгийн малчид иргэд маш ихээр эсэргүүцдэг. Чин хэрэгсэн болов шамдууд үзэн төө. Малчид нүүрсний шалаанцад малаан дайруулж эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар байна. Нүүрс тээврийн машинд бод бог малаан дайруулсан малчид эргээд хэнд хаанд хандхаа мэдхгүйгээс хохирж үлддэг. Баг мал ихтлэг 10 баг мал дайруулсан 3 үхрээ дайруулсан манайх дөнгөж тугалдсан байсан ялх тугалтай нэг юм энэ зүү хонгорооны зүүн дээр дайралалаа хайдсан байсан. Тугал нь хажуудаа сахиал хөвтөж байсан. Тэгвэл ингээл мөр замын нүцг дандаа том машин шалаанцнууд л дайрсан байт. Нүүрс тээврийн жолооч нар зам дагуух малчдын мал хуйг шахан үргээж удаг уснаас нь дур мэдэн ус авч машин тэргэн угааж удгийг нэвдэх энүүхэнд. Мал услах усыг тоос дүүрэнгээрэн болж удаг тойрсон хөрсний эвдрэл үсэгдэх нь малчдад бас нэгэн бэрхшээл болжээ. Чи одоо шухагддаггүй байсан худаг ингээд шухагдаад өглөө мал уудсан. Гэхдээ бас усны төвшин доошлчихсан ундраг нь бас жаахан муудаж талдаа л орчоод байгаа. Одоо ингээд мал ууж явахад л үед ингээд машин давхиж ирээл тоос төрмөр буулчихдаг. Энийг замын нэг юмар хаасан тулдаа харин нэг араа гайгүй. Одоо ингээд энэ худаг дээгүр явдаг. Энүүгээр явах ёсгүй. Зам бол одоо энэ зүүн дээгүр явах ёстой. Гэтэл ингээд эдгээр энүүгээр цуваад ингээд дур зоргоор одоо энэ зам гаргаад энэ хойшоо одоо ингээд шин зам гаргаад ингээд явж байгаа юм. Энэ чи ийшээ зам байгаагүй байсан. Тэгэл өөрсдийнхөө дураар ингээл зам гаргаад ингээл түүрм нь яг ингээл энэ худаг руу орж ирээл энэ түүрмтэй усыг чи мал уудаг. Ингээд гардаг мал ууж явахад иймэрхүү л явцгаадаг. Яг одоо бидний өдөр тутмын амьдрал ерөөсөө яг л ийм болчихсон. Уурхайн орчмын малчдад 5 толгойн бүлэг ордын тэсэлгээний ажлаас дуу чимээ дөргөлт хүчтэй мэдрэгддэг. Дуу чимээний чичиргээний нөлөөллийг хэмжих хянах ажил хийгддгүйгээс малчид өөрсдийн эрүүл мэнд эд хөрөнгөд ямар нөхцөл үүсэж байгааг мэдэх боломжгүй. Нүүрсэн зөв зохистой ашиглаж явбал ус ард түмэн нь улс орны эдийн засагт их л ач тустай юм шиг л санагддаг юм. Гэхдээ энийг бол бас зөв зохистой ашиглахгүй хамаагүй одоо их замбраагүй ингэж зөв тээвэрлэж одоо буруу бодлого явуулснаас л үүсч одоо бэлчээр байгаль дэлхий их сүйтгэж байна. Уурхайн компаниудын зүгээс тэсэлгээний хуваар холбогдох мэдээллийг малчдад өгдөггүй. Судалгаагаар нөлөөлөлд өртсөн зарим малчин айлууд уурхайн тоос, дуу чимээ, хөрсний эвдрэлийн нөлөөллөө шалтгаалж холдон нүүсэн байдаг. Эрүүлэл байх эсвэл гэж бодох юм, тоошооноос холдох эсвэл гэж бодох юм. Үндсэндээ цагаан аваа багийн малчдад уул уурхайн нөлөөллөөс болж уламжлалт мал аж ахуйгаа эрхлэх ямар ч нөхцөлгүй болжээ. Уул уурхайн эрчимтэй олборлолт тэднийг үе дамжин нутаглаж ирсэн газар нутгаасаа дайчхад хүргэжээ. Гэвч эдээшид дасан нутаг усаа орхиод малчид маань хаачих вүлээ. Өргөдөө өртгөөгөөрөө хаана очиж буухаар байна гэж байна. Тэгэхдээ бол одоо дандаа лицензээр нэг газар олгоцсон юм чинь тэн тийш очих юм одоо алгал. Энэ хорооны чинь дорох газар бол төрөө юм ч юу. Хороо дээд барьсан хорооны бол яг одоо бидний эзэмшил. Уурхайн бүс нутагт хундан цагаан хонь харна гэж бараг л үгүй.
Нүүрсний тортог утаа тоосонд бүртгийсэн бор хар зүстэл харагдах мал сүргийн дотор эргэтэн нь ямар байх нь ойлгомжтой. Цэвтгэл цагаан ч одоо энэ хойшоогоо холоо газартал байна гэхээс ойрхон манай энэ сумын нутагт бол цагаан хантай газар хогоор болно. Дандаа тоос төлөнд дотор байгаа чинь. Мал нэрлэлдээ гэхэд уушиг нь хамгийн харалтсан байж лээдэг. Түүнчлэн тоос төрөнгийн улмаас малчид цагаан эдээгээ нар салхинд гэрдээр тавьж хатаах дэлгэх, байгалийн жамаар нь боловсруулах нөхцөлгүй байдлаас зарж борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлж чаддгүй. Малчин айлчид цагаан эдээгээ ил гэрдэрэн ил салхинд нар салхи үзүүлж ил сайхан боловсруулж хатаадаг. Тэгтэл одоо манай энэ тийм арга байхгүй. Энэ их замын тоос төөрөн булачхадаг. Тийм учраас ингээд бүтээчгээд өдөр нь одоо өдөр шөнөгүй ер нь бүтээж байгаа. Ингэж одоо цагаан эдээгээ хийж ийм аргагүй байдалд хүрч байна бид нар. Цагаан эдээгээ одоо сайхан цагаан эдээсгээ хийх арга байхгүй. Манайх ч одоо жилд 30 мянган литр сүү саадаг. Тэгээ тэрнийг боловсруулдаг айл. Энэ жил бол одоо ерөөсөө тэрнийг боловсруулна, сүү сайл боловсруулна гэхэд одоо асар хүндрэлтэй. Одоо маш их сэтгэлээ толгойн шүдний өвчин болоод байна. Малчид мах сүү цагаан эдээгээ зарж борлуулах орлого хумигдж байгаад арга зохиогтоо орон нутаг төр засагтаа ханддагч шийдвэрлсэн зүйлгүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гихчийг туулсаар малын мах сүү цагаан эдээгээ боловсруулж зарж борлуулж чадахгүй малчид ер нь яаж амьдрах вүлээ? Адгийн наад захны ноолор тушаахад л тоостой түүрэмтэй байна гээл очоод шууд ингээл яхад л түүрэм гараал ирдэг. Тэгэл шууд гологддог. Уурхайн тоосчлд говь нутгийн ирээдүйн хойчулсан бяцхан үрс урагт ноцтойгоор нөлөөлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд үр зулбах архаг уушигны өвчтөй болох хорт хавдар тусах зэрэг өвчлөлт хамгийн их өртөж байгааг эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тогтоогоод байгаа. Уушигны тоос болоод ер нь бол бие организмын хүчил төрөс дутагдаад тэрнээсээ архаг хууч өвчнүүдээр бол хүндрээд эхэлдэг. Энэ юун дээр илүү ажилладаг гэхээр төрөх насны жирэмсэн ихтэй маш их ажилладаг. Жирэмсэн ихчүүд дотоод ураг эндэх хүчил төрөсийн дутагдаас ийм судалгаа гаргаж 2016 онд манай 200 гад ажилч дотор 8 их дотоод орж ирсэн. Цайр эсэл гэдэг юм энэ тоосон дотор явж байдаг жижиг бигтүүч нь уушгины аливаалыг очоод бөглөөл тэгэл цаашаа ихсрүү цусаар дамжуулж хүчтэй сахтуулна. Том машины угаар тоосчлдоос болоод хашил үүсч дотор эргэтэн болон уушигны өвчлөл, хүчил дөрөгчийн дутамгчлын өвчлөл их байдаг. Мөн малчид хүнд даацын машины байнгын нүргэлэн, дуу чимээнд эдэрхтэн сэтгэл зүйн маш их стресс татдаг. Өдөр шөнөгүй машин цугна. Энэ хаягаар ч өдөр шөнөгүй машин цугна. Шагналдаа цоод байгаа шүү дээ. Тэр чинь бол хүнд нэрүүд үндэд ямар юм санаар нөлөөлөх вэ? Тайван амгалан тал нутагтаа уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж байсан малчдад уулуурхай хүч түрэн орж ирж нутаг бэлчээрээс нь хөөж тууж амьдрах амьд явах эрхт нь ноцтойгоор халдаж байгаад санаа сэтгэл тайван амгалан босволж үнээс үүдэн даралт ихсэх өвчлөл наад захын асуудал болжээ. Тэг ингээд өглөө харахад бол битүү тооснос гадна энэ хөндөд байгаа энэ олон хэдэн мянган том машины одоо угаар өсө битүү ингээд томорсон зингэр юм байдаг. Тэр мань давхар ордуулаад Цогццын сумын зөнхлөх өвчлөлийн 1-р амьсгалын замын өвчин, 2-р ходоод гэдсний өвчин, 3-р хавдар эзэлж байгааг тогтоожээ. Ерөөсөө энэ хордод дуусч байна бид нар. Цагаан овоо багийн төвд уурхайн ажилтан иргэдгээ 700-аад хүн амьдардаг. Сүүлийн жилүүдэд нүүрс олборлолт эрчимтэй явагдсанаар тус тосгон тэр чигээрээ нөлөөлөлд өртөж, эргэх дөрвөн улиралд байнга тоос шороо нүүрсний утаа харанхуй тоосон донд амьдардаг болжээ. Нүүрсний овоолох шороо уурхайн тосгон руу төрж орсноос нөхцөл байдал улам хүндэрч бүхэл бүтэн багийн иргэд уурхайн ажилчдын ар гэр амьдарч буй тосгон эд хөрөнгө юутай хээтэйгээ нүүрсний овоолох шороонд дарагдахад хүрээд байна. Сүүлийн үед бол 5-7 тосгоны ойролцоо цагаан овоо багт байгаа малчтын хувьд бол нөлөөллийн бүсэд ихээр өртөж байгаа. Тэгээд 5-7 тосгон болон цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Холбогдох удирдлагууд нүүлгэн шилжүүлэлтийн асуудал эрчимтэй ярьж байгаа ч байдал хэвээр маш олон иргэд малчдын хувь зяаны асуудал эмгэнэлтэй хөөрхийлэлтэй байдалд байсаар байна. Дөнгөж одоо бас зөндийж байгаа хотчлж бол ерөөсөн асар их тийм араасан хөрөнгө санхүү дагуулж эхэлж байт юм байна. Тэгээд тэр нь өөрөө ингээд
бодлогогүй энэ одоо уулуурхаан олборлолтын энэ хүчтэй нөлөөлөл үүсгэхдээ зэрэг магадгүй тэнд байгаа улсуудтай хувь зэвэл их л сөргөл ийм л нөхцөл байдалд орж байгаа гэсэн үг л дээ. Байгаль орчин нийгэм хүний эрхэд учирч байгаа асуудал 2016 оноос улам даймжирч ноцтой үр дагаварт хүрч буйд малчид санаа зовниж зохих арга хэмжээ авахыг олон улсын болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд төр засагт аврал ирэн ханддаг. 5 толгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээгээр малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндэд хамгаалуулах, амьд явах, оршин суугаан газраа чөлөөтэй сонгох гэх мэт эрхүүд ноцтойгоор зөрчигдөж байгааг Хүний эрхийн үндэсний комиссийн тус бүсэд ажилласан 2018 оны судалгааны дүгнэлт харуулдаг. Мал маллах аргагүй, нутаг бэлчээргүй болж цөхөрсөн малчид төвсөөрөн газар бараадан шилжин сууршдаг. Гэтэл энэ нь цаанаа ажилгүйдэл ядуурлыг бий болгож байна. Сумын удирдлагууд малчдад тулгараад байгаа асуудлын талаар уулуурхайн компаниудад ханддагч асуудал шийдэгдэхгүй байдал хэвээрээ л байна. 113 малчин өрхтэй. Үүнээс яг нэг уурхай тойрсон 28 айл өвлж аваржаа. Түүнд 63 иргэн малчин иргэн 43 хүүхэд энэнд сургуулийн боловсролноос энэ хүүхдүүд ингээд хамрагдж байдаг. Цогц цэцгийн сум нүүдлийн соёл иргэншил зохиолсон мал аж ахуй эрхэлсэн эдийн засгийн бүтцтэй сум байсан. Өнөөдөр эдийн засгийн бүтцийн тогтолцоо нь уулуурхай хүнд үйлдвэр мал аж ахуй гээд хосолмол эдийн засгийн бүтцтэй болжээ. Ялангуяа уулуурхай хүнд үйлдвэрлэлээс үүсэж байгаа сөрөг нөлөөл мал аж ахуйн үйлдвэрлэлтэд эргээд хүн дээр тусч байгаа нь хамгийн ноцтой асуудал. Уулуурхайн олборлолтоос үүсэж байгаа ахаарын бохирдлын асуудлаас болж энэ нутаг дэвсгэрт амьдарч байгаа унган иргэд малчтын асуудал хөсөр хаягдсанаас гадна байгаль орчны сүйрэлд оройтол хэрээс хэтэрсэн. Хөрсний эвдрэл түүнийг дагаад бэлчээр эвдэрч ургамлын бүрхөвч байгалийн зүй зохистой экосистем алдагдж байна. Асуудал нь хаана байгаад байх вэ зэрэг ямар ч нөхцөлд уулуурхайн олборлолт ажил явах юм бол дэд үтсийн асуудлаа шийдэж явах хэрэгтэй юм гэдэг харагдаад байгаа. Тэгээгүйгээс ерөөсөө шууд уурхаагаал ухчихдаг. Тэгэл тэндээс одоо дараачийн одоо асуудал юм ингээд үр дагаврууд нь бол ортой болоо явчихдаг. Тэгээд хідэн асуудал байж нэгдүгээрт нөгөө усны асуудал байж байна. Бэлчээрийн асуудал байж байна. Байгаль орчны суурилын асуудал байж байна. Өнөө хүртэл 5 толгойн уурхайн бүсийн тоосчлтын их усүрүүд тархац байгаль малчдад үзүүлж буй нөлөөллийн талаар цогц судалгаа хийгдээгүй. 5 толгой уурхайнууд Монгол улсын нийт агаарын бохирдлын төлбөрийн дийлэн хувийг бүрдүүлдэг. Гэтэл хамгийн хачирхалтай нүүрсний уурхай орчмын агаарын бохирдлын асуудал орон нутгийн малчид иргэдийн эрүүл мэндийн эрсдэлд энэ мөнгнөөс зориулагддаггүй. Агаарын бохирдлын төлбөрийг хурааж эхэлснээс хойш нүүрсний уурхайн шууд болон дам нөлөөнд автсан тус бүс нутагт агаарын бохирдолтой тэмцэх, малчид иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж нэгч төгрөг зарцуулаагүй байна. Өмнө говийн хүний уужуу сэтгэлээр уулуурхайд хүлээцтэй хандаж ирсэн. Гэтэл өнөөдөр үүрээ идүүлсэн шоргоолж мэт нутгийн балчид хэдэн үеэрээ нутаглаж идээшид дасан нутаг уснасаа хөөгдөж хий дэмэл төр засгаа царайчлан сууна. Нутгийн одоо К1-ийн эргэжтийн дугаартай улсуудад бол үлдсэн малга нэг хэдэн том хар нүх хэдэн хар от бол өрийн үед одоо өрийн содонгууд тийм л хөөлийн үлдэх Өвөлжөөнд орох газар чинь манайх өөрсдөө та нар нүүцгээ гэсэн увайгүй зарчимтай уул уурхайгаас тэд хариуцлага нэхэд шаардж байна. Уул уурхайтын зэрэгцэл малч хоо хөгжөөгөл явж байна. Гандан буурахгүй. Би үл хэдээс гандан буурахгүй тэмцэж байгаа л учраас. Бид нар багийн хурал хийдгийг. Тэгэл хурлаараа л нэг л ирэх шүүмжилцгээ ярьцгаана. Тэгэл ингээл албан бичиг тоот өгцгөөдөг. Одоо Эрдэнэс тавталгойд ч өгсөн тэр энержи ресурс компанид ч сануулга өгсөн бид нар одоо ингээд амьдрахад хэцүү боллоо. Энэ машин тэргэн бус замбараатай явуулвэр гэж өгдөг. Тэгээ эднийг бол ерөөсөн тооцоогоодог. Малчин эмэгтэйчүүд уу хоолоогоо нэгтгэж төвчээрийн эцсийн туйлдаан хурж байгаль орчин нутаг усныхаа төлөө тэмцээд эхэлжээ. Тэд нутаг бэлчээр талхлалгүй авт зам тавихыг шаардж байна. Хүн дээдтэй хариуцлагатай уул уурхайн бодлогыг нэхэж байна. Эрхэн зөрчигдөөд байгаа малчдын асуудлыг зөвөр шийдвэрлэж, эрх дэлхий байгальдаан ээлтэй шийдвэрийг хүсэж байна.
Төр засаг уул уурхайн бүс нутгийн бодлого зохицуулалтанд онцгойлон анхаарахгүй бол Хэвлийдийн асар их баялагтай газар нутаг онгон дагшин байгалаа хайрлаж хамгаалж ирсэн говийн малчтын нүүдэлчин уламжлал устж үгүй болоход хүрээд байгаа юм. Уул уурхайн хөлд дэлхийн ээжийн Хэвлий сэндийлэгдэж, эрдэнэт хүний эрүүл мэнд хөсөр хаягдж, эхийн Хэвлий дэнхрийн үрс эндэж, их болсон байгаль дэлхий эрэмдэг болж, эмгэнэлт ирээдүйн дохиог говийн ард түмэн сануулсаар байна.